Тэгээд нөгөө ер нь бол манай улсын бүлгээр халах байна уу, ямар аймаг байна уу, Монгол иргэншилтэй байна уу, Монгол иргэншилгүй байна уу, хаанаас гаралтай хүмүүс орнодоос ахуулаад баян үүлгээ хүртэл хаанхын оршин суугч иргэн хамгийн их үнцэнд бүтээдэг юм бэ? Хамгийн их татвар төлдөг юм бэ? Тооцоол гаргачмаар байна л да. Хин бүтээмжтэй байгаа юм бэ? Хин Монголын төлөө зүтгэж байгаа юм бэ? Тэгээд нэмээд юу хиймээр байна гэх юм бол хин хамгийн их халамж авж байгаа юм бэ? Хин хамгийн их төрийн төсвөөс мөнгө идж байгаа юм бэ? Энэ бол расист юусэн биш ээ. Тэн дээр зөөлхөн байх юусоо хэрэггүй. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Шашны дайн болох уу? Болно. Сүүлийн үед би юу бодож байна гэх юм бол шашны дайн дээр нэмэгдээд ямар бас нэг дайн болох юм бэ гэх юм бол арьс өнгөний race war болох нь бараг тодорхой болж ах шиг байна. Энэ хүнийг сонсцгоо. You have lost. You lost. The mistake that you made is you let us in the first place. Та нар ялагдсан. Бид нар ялсан. Тэ. Анхнаасаа та нар ялагдсан. Яагаад вэ гэх юм бол биднийг хүлээж авсан. Хаалгуудаа нээсэн биднэрт. That's the thing with brown people. I'm going to say this as a brown person. There's a lot of us. Тэгээ би өөрөө бор хүн. Тэгээ бор хүмүүсийн тухай нэг юм хэлээ. Бид нэр маш олуулаа. Like a lot. There's like 1.2 billion in India. There's more than 200 million in Pakistan. There's like 170 million in Bangladesh. Those are just the people there. 1.2 тэрбум. Энийг тэгэхэд 200 сая Пакистанд, дахиад 100 гаруй сая Бангладешт. I'm even talking about the folks who are expats or immigrants. There's a bunch of us. And we breed. Тэгээ ганцхан одоо гадаад амьдарч байгаа Америк дотроо бас олуулаа байгаа шүү. Тэгээ бидний нэг онцгой юм юу юм бэ гэх юм бол бид нэр ингээ хүүхд гаргадаг. Бид нэр яг сая ингээ breed гэж хэлж байна одоо мал шиг ингээ тэ үрждэг. We're a breeding people. And the problem is you let us in 1965. There were a few of us beforehand, but once you let one of us in, you know what happens with brown folks? За тэгээ та нарын хамгийн том алдаа 1965 онд болсон. Та нар биднээс нэгийг оруулсан. Тэгээ бидний онцлог нь юу юм бэ гэвэл бид нэр хамаатан, саадан, ах, дүү, ихч, үеэл бүгдийг чирээд ирдэг. Our grandmother comes, our grandfather comes, our uncle comes, our aunt comes, our cousin comes, our second cousin comes, our third cousin comes. Then we have kids, a bunch of kids. And then guess what? Some white women, you know the what? Тэгээд нэмээд бид нар баахан хүүхд гаргадаг. Сонирхолтой юм юу бэ гэх юм бол цагаан бүсгүүчүүд, цагаан эмэгтэйчүүд тэ зарим биднийг ингэ сонирхдаг. Civilization women, the pure women, the American women, quote unquote, the Rust Belt women, the real women, they like some of us brown folks. We don't take them. They come to us. Бид нар сонирхдгүй тэд нар. Гэхдээ тэд нар биднээс дээр хүрээд ирдэг. So we're embedded. We are everywhere. We are everywhere. I've traveled this country. I'm going to speak as a brown person. Brown people are everywhere. Тэгээд бид нар ингэ эндээ шингэцэн. Бид нар эндээ нэг тэршил өндөртэй болцсон. There will be a Patel motel or there will be a Desi restaurant everywhere. I want you to realize this. You have lost. Your story is a shit. За, тэгээд нэг юм ойлгож ав. Та нар ялагдсан. Story filled with misery. It's filled with bland chicken. Та хэдийн түүх сонирхолгүй өйтгөртэй. Та хэдийн хоолнд амтлагч дутдаг. Та хэдийн дахиад амтдаггүй. Та хэдийн мах хойроо. It's filled with terrible dry ass meat. Your music sucks. Та хэдийн хөгжим хог. All your culture sucks. Танаа соёл тэрчтэй хог. Nobody, that's why the kids like listen to black people and their music. That's why the kids love Latinos. Тийм учраас та хэдийн хүүхдүүд хараа ярьстай хүмүүсийн рэп хөгжмийг сонсдог. Тийм учраас Latino хөгжим илүү дуртай байдаг. Your parties suck because they're monochromatic. Our parties have better food, better music, better looking women. За. Тэгээ нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ зүгээр нэг завнаасаа буугаад ирсэн ухаан муудаг хүн биш заяа. Энэ ямар төрлийн хүн бэ гэх юм бол бүр TED Talk өгсөн. Окей. За аз болж 136 мянган хүмүүс үзсэн. Wajahat Ali. Нэмээд энэ хүн New York Times-ийн сэтгүүлч би боддоо. Энэ хүн расист мөн үү? Цагаартай хүмүүсийн эсрэг расист байж болох юм уу? Би л болно гэж бодож байна. Тэгээ нэг бүр сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол ямар даварцсан баг юу вэ те? Төсөөлөө үздэй.
Монгол дотор нэг ийм багий заяа. Тэ? Монголчуудаа та нар ялагдсан. Тэ? Танаа хоол мяа. Танаа цөөн угаасаа хужаа. Тэ? Танаа бууз, танаа үндэсний хоол биш. Тэ? Та наргаас ялагдсан. Яад ялагдсан бэ гэх юм бол анханасаа бид нарыг оруулах ёсгүй байсан. Гэхдээ бид нар одоо уусцсан. Тэ? Танаа охтууд бид нарыг сонирхон. Тэ? Бид нар эндээ ингээ шингэцсэн. Төсөөлтөө тэгэж ярина гэж боддоо. Тэгэж ярина гэж боддоо нэг мэдхгүй гадны нэг хүн. Тэгэж ярих юм бол бид нар яах юм? Тэ? Бид нар зүгээр босоо тэр хүнийг амьдаар нь шорно тэ? Энийг газараас дүүчлэнэ зү. Гэхдээ Америкчууд тэгдэггүй юм аа. Дэндүү төвчээртэй байгаа зү. Дэндүү empathetic байгаа зү. Тэ? Тэгээ буруу газар буруу хүмүүстэй ингээ найрсаг байгаад байна. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. За тэгээ өчигдөр Миннесота хотын засаг дарга хэвлэлийн баг хурлын хийсэн. Сонсцгоё. That's not American. Тэ. Энэ Трамп хийж байгаа юм Америк биш ээ. Тэ. Цагаачдуудыг хууль бусаар гэмт хэрэгтнүүдийн хүүгөө гаргана гэрчсэн баггүй. Энэ бол Америк биш ээ. Not what we are about. And we're going to do right by every single person in our cities. За тэгээд иймэрхүү бид нар байхгүй. Бид нар шудраг байна. Манай бүх оршин суугч иргэдэд. And so нард нэг Сомали гар зогссон. to our Somali community. За тэгээ би Сомали манай тэ хүмүүст хандаж хэлэхэд Daman Shabka. What the fuck? Тэ? Чи хэнийг төлөөлж байгаа юм бэ, bro? Somalied Kunul. Тэгээ ард нь yeah. Бид та нараас ялагдсан. Бид нар ялцсан. Soda Garahan Minneapolis Waan Kuji Janila. Зүгээр төсөөлө үзчих заяа. Ямар нэгэн барууны цагаан арьстай хүний тусламж байхгүй. Тэгээ Сомалия зүгээр амьдардаг тэнд нэг баг нэг зэрлэг 70 IQ-тэй хүн Америкийн Миннесота мужлуу явахын тулд юу хийх ёстой вэ? За эхлээд завтай болох ёстой. Зүгээр ингээ хулгай хийдэг зав биш заяа. Тэ? Атлантик далаа тэ туулж чаддаг зав зохиох ёстой. За дараа нь луужин зохиох ёстой. Дараа нь Атлантик далаа туулахын тулд хүнс устай байх ёстой.
За тийм учраас сав мав зохиох хэвээр. А тэгээ хүнсээ муутахгүй тулд тий ямар нэг байдлаар хадгалдаг тиймэрхүү бодисыг гаргаж ирэх хэвээр. А нэмээд дундуур нь нөгөө аялж явахдаа витамины дутагдал гэх мэт шин байхгүй тулд тий ингээд даршлах гэх мэт шиг юм зохиох хэрэгтэй байгаа. Шүний цагаар ингээд от мод хараад тэрэн дээр навигац хийхийн тулд тэрийг бас зохиох хэрэгтэй. За тэгээд нэмээд за ингээ явсаар хагаад Америкт очлоо гэж бодоход тэгээд тэнд дан одоо цагаан хүмүүс байхгүй индианууд байгаа гэсэн үг шүү дээ. Тэ. А тэгээ индиануудтай алцаад тэмцэх хэрэгтэй. Тийм учраас буу зохиох хэрэгтэй. Окей. За тэгээд нэмээд тэр Бостон тэр Нью Ингланд хавцаад ингээ буугаад Миннесота руу очихын тулд тэрэг дугуй мужаан ажил хийх чадвартай байх хэрэгтэй. А нэмээд өвчнөд тэмцэн цаг агаартай тэмцэн халаалтын систем үүсгэх ёстой. Миннесота хот бас амар хүүтэн тий. А тэгээд модон байшин барина. Ингээд архитектурын гаргана. А тэгээд тэр хүүтэн орчинд хөдөө аж ахуйны салбарыг ингээ хөгжүүлэх ёстой. Бордоо тарих ёстой. А тэгээд өндөр түвшний хөдөө аж ахуйны тоног төхөөрөмж байхгүй бол тэр хүүтэн цаг агаарт юм тарина гэсэн юм байхгүй гих мэдчихнэ. Окей. Гэхдээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр дуракууд тий онгоцон дотор үсрээд Миннесота руу нисэж байгаа. Онгоцыг хийн зохиосон бэ гэх юм бол өөр хүмүүс. Тэр онгоцны бензин дэд бүтц гих мэт чи хийн зохиосон бэ гэх юм бол өөр хүмүүс. А тэгээ Миннесота тэнд нэг дэлгүүр орж байгаа тэрийг хийн зохиосон бэ гэх юм бол өөр хүмүүс. Тэр сав баглсан хүнс мөнс хийн зохиосон бэ гэх юм бол өөр хүмүүс. Эрүүл мэндийн систем, халаалтын систем, орон сууц, автобус, дэд бүтц бүгдийг хийн зохиосон бэ гэх юм бол өөр хүмүүс. Тэгээд тэнд амьдарч байхдаа тэр ид шидийн орон заяа бүх юм халуун хүнсний хомслол гэсэн байхгүй, хулгай байхгүй, дээрэн байхгүй, дэд бүтц нь өргөлж ажилдаг. Зүгээр нэг товчлуур дараад гэрэл насдаг. Тиймэрхүү орчинд амьдарч байхдаа тэгээд тэрэндээ дургу. Окей. Энийг хараар. Миннесота хотоор яваад тэр Сомали хүмүүсээс ярилцсан авсан. This is the Cedar Riverside neighborhood of Minneapolis. Do you feel more comfortable living under American law or do you feel more comfortable living under Sharia law? За, Sharia хуулийн доор амьдрах нь илүү тухтай байна уу? Америкийн хуулийн доор амьдрах илүү тухтай байна уу? Хариултны таата. Sharia law. Sharia law. Тэгээ Сомали руу буцаач. I'm a Muslim. I prefer Sharia law. Би муслим хүн, би Шариагийн хуулийг сонгоно. Тэгээ go fucking back to Somalia, huh? Sharia law, yes. You prefer Sharia New Jersey Nets цам малгай өмссөн энэ тэ полиестер цамц мамц гих мэдчлэн гар утас. law over American law? Of course, yeah. Yeah, мэдээж Sharia law. For real, bro. And do you find most of your friends feel the same way? Тэгээ чиний найз хүрэл бас тэгж бодож байна. Yeah, of course. If you're Muslim, yeah. Yeah. Muslim чинь yeah, Sharia law. He can make his daughter marry somebody. Yeah, he can. Yeah. Тэ. Эрэгтэй хүн танаа хамаатан дотор нэг эрэгтэй хүн охиноо хинтээ суухын зүгээр шийдэх эрэгтэй өгсөн. Яа эрэгтэй. He can. He has the authority, you know. Тэ. Эрх мэдэл тэр эрэгтэй хүн байгаа. Yeah, very nice. Authority to that. Yeah. Sharia law best. To do that. Yeah. So here, how young do you think it's okay? Тэгээ хэдэн настай ингээд хүнтэй суух юм зүгээр юм бэ? Иракт бол 7 юм байлаа. Иракт 7 настай охиныг хүнтэй суулгачдаг. Yeah, 15. 15. It's okay. Yeah. Хөгжсөн орн одоо иймэрхүү юмыг хүний наймаа гэдэг л дээ. The right to kill somebody who insults Muhammad. За, Мухаммедыг доромжсон хүнийг алж болох юм уу? Эднэр өргөлж Jesus Christ гэх мэт шиг хүнийг будда ингээ муулдаг заяа. Гэхдээ эсрэгээр өөр Мухаммедийг муулах юм бол алах хэрэгтэй. Yeah, because she had the religion, I understand, but she shouldn't pick up the prophet, you know. So you understand why people would want to attack her. Yeah. If you had a choice, would you rather live here or would you rather live? За, тэгээд чам сонголт үгүй чи энд амьдрмаар байна уу? Эсвэл Сомалиад амьдрмаар байна уу? Muslim country?
I'd rather live in a Muslim country with my people. Би муслим оронд хүмүүстэйгээ хамт амьдрмаар байна. So what the fuck are you doing in the States? Would you prefer to live in America or prefer to live in Somalia? For me, I think it's Somalia. 100 IQ бол биш. Тэ? Яг юм бол амаа нээгээд хариулт өгөхөөс өмнө би одоо яг хаан зогсож байгаа юм бэ? Би ягаад буцах билетээ худалдаж аваагүй юм бэ? Би одоо худрах гэж байна гэж бодох байхгүй юу? I would rather live in Somalia. I'd rather live in Somalia. But he's living in the United States. Тэгтээ ингээд Америкт ингээд мөнхрөөд тэг өдрийн цагаар заяа. Ажил хийх цагаар ингээд I'm not Americanized. I just speak. Тэ. Зоолтой хэлж чинь заяа. Цагаан арьстай Америкчууд энд ажил хийж байгаа, татвараа төлж байгаа. Эдгээр өдрийн цагаар гудамжин сууж. Fluent and I'm, you know what I mean, I'm articulate and I can articulate what I'm trying to say, you know what I mean? That's about it. But other than that, I mean, as far as my culture and my preferences and everything, it's still Somali. Би бол ингээд энэ хэлийг ярьж ийн би ингээд ууссан байгаа хэрнээ би жигнэсээ уусаагүй би ингээд дотроо Сомалия хүн хിവэрэ. Окей. Тэгээд энэ дурак саяны эдэн дуракууд те зүгээр амаа хамхиж чадахгүй. Тэ? Тэр системнаас ингээд баахан халамж авч байгаа. Тэ? Хулгай хийж байгаа. Тэр бүлэг хүмүүс ингээд гэмт хэрэг хийж байгаа. Татвар орлого эдийн засгийн хөгжлийн хувьд ямар ч нэмэр болохгүй байгаа. Гэхдээ тэгээд чимээгүй байж чадахгүй. Окей. Манай Монгол улсын улс төрчний нэг авах юм. Хөвчлэн. Зарим биш. Мөнгө идэхтэй, хулгай хийхтэй манай улсыг бузардуулах үедээ тэ бидний татварын мөнгийг ингээд салхинд хийсүүлэгч байх үедээ биднэрт худлаа амлалт өгөхдөө ятаж араас нь тэ чимээгүй байж чаддаг. Окей? Ятаж өөрийнхөө фейлдсэн, өөрийнхөө тэ бүтлгүүтэл дээрээ тэ араас нь томордгүй. Эднэр томордог. За тэгээд одоо хязгаартаа тулцсан байх шиг яг гэх юм бол Дональд Трамп арга хэмжээ авч эхэлж байна. Сонсцгой. Бүр нэмээд хэлж байгаа. Саяхан нэг амар гоё пост явуулсан шүү дээ. Эний араас нь нэмж гин. Яагаад нэмж байгаа юм бэ гэх юм бол одоо сонгогч нар Америк хүмүүс, одоо жинхэнэ Америк хүмүүс энийг дэмжиж гин. Тэгээ одоо double down яагаад гэх юм бол улс төрийн оноо авч байгаа болохоор. I don't want them in our country. Биднийг манай улсад хүсэхгүй. Their country is no good for a reason. Тэдний их орн зүгээр мя. Тэгээ шалтгаан байгаа. Their country stinks. Their countries тэдний улс өмхий. Yeah, good. And we don't want them in our country. I could бид нар тэднийг say хүсэхгүй. that about other countries too. Өөр ганцхан Сомалия биш өөр орны хүмүүс биднээс хүсэхгүй байна. I can say it about other countries too. We don't want them to hell. We have to rebuild our country. Бид нар өөрийнхөө улсаа эргүүлээ босгох хэрэгтэй. You know, our country is at a tipping point. Бид нар одоо яг хурлын цэг дээр байгаа. We could go bad. Бид нар ингээд буруу замаар явж магадлал өндөртэй тийм эрсдэл бол байгаа шүү. Tipping point. I don't know if people mind me saying that, but I'm saying it. We could go one way or the other, and we're going to go the wrong way if we keep taking in garbage. Гэхдээ бид нар зоолтой буруу замаар явна. Хизээвэ гэх юм бол ийм хогийг улсдаа хүлээж авсаар байвал. Энэ хүмүүсийг эднэр өмхий гэсэн яа өмхий. Тэгээд hog гэж garbage. Yes, garbage. Into our country. Ilhan Omar is garbage. Ilhan Omar нөгөө их хурлын гишүүн Америкийн. Ilhan Omar is garbage. Yeah. It's garbage. Her friends are garbage. Түүний найзууд garbage. These aren't people that work. These aren't people that say, let's go, come on, let's make this place great. Тийм энэ хүмүүс энэ сайхан орныг бүр улам гайхалтай болгоё. No. These are people that do nothing but complain. Тэд нар ганцхан нэг л юм идэг. Өглөөлээд, гоншихноо л байдаг. They complain, and from where they came from, they got nothing. Тэгээд тэр өөрийнхөө улсаас юу ч авсангүй, юу ч авч чадаагүй, юу ч долоож чадаагүй. Тийм учраас ийшээ ирсэн байгаа. You know, they came from paradise and they said this isn't paradise.
Сомалиа орн ерөөхдөө дивааж те айгуу гой дулаахан далаа наа. Гэхдээ тэд нар диваажнаас ирээд нааша хүрээд ирээд юу хэлсэн бэ гэх юм бол энэ бол дивааж юм биш ээ. Америк бол дивааж юм биш ээ. Гэхдээ яг ясэм дээр тэд нар хаанаас ирсэн бэ гэх юм бол тамаас ирсэн. But when they come from hell and they complain and do nothing. Тэгээд тамд амьдарч исэн хүмүүс тамаас зүхтаад нааша хүрээд ирээд гоншхноод шүүмжлээд хулгай хийгээд гэмтэр хийгээд ах юм бол We don't want them in our тиймэрхүү хүмүүсийг улстай хүсэхгүй. country. Let them go back to where they came from and fix it. Бид нар өөрийнхөө их хоорондоо буцаад тэгээд өөрийнхөө их хоорноо засахгүй юу бид нар. За тэгээд Дональд Трамп саяхан бас дахиад нэг тушаал гаргасан. Дональд Трамп одоо амар том оноонууд авч байгаа шүү заяа. Юу яжина гэх юм бол цагаачдыг хүлээж авахаа зогсоож байгаа. Нэмээд заяа иргэншил авахын түр зогсоож байгаа. Хаанаас юм бэ гэх юм бол Афганистан, Бурма, Чад, Конго, Equatorial Guinea, Eritrea, Haiti, Iran, Libya, Somalia, Sudan, Yemen, Burundi, Cuba, Laos, Sierra Leone, Togo, Turkmenistan, Venezuela. Бүгдээрээ 80-аас доош IQ-тэй. Бүгдээрээ бузарцсан орно. Гэхдээ хэдэн орн энд дутж байгаа. Тэ. Энэ дээр Дональд Трампыг одоо би дахиад нэг шүүмжлэмээр байна. Дональд Трамп сайхан дутуу ажилласан. Нэмээд хин дээр хориг тавих хэрэгтэй байх юм бол Энэтхэг, Мексик, Орос хятад эднэр бол яг ашигтайч биш, алдагтайч биш заяа. Энэ хоёлаа. Ерөнхийдөө 0 гэдгийг. Татврын тийм учраас баг энэ хоёр дээр бас хориг тавьсан зүгээр. За нэмээд Бангладеш, Пакистан, Украин бас 0. Гэхдээ бас хориг тавих хэрэгтэй. Филиппин, Сирия эднэрийг бүгдийг нь хорих хэрэгтэй. Ер нь миний зүгээс. Би одоо Дональд Трамп байсан бол United Kingdom, Англи өндөр боловсралтай дараа эднэрийг оруулж ирэх нь is okay. Тэгээд саяны засаг дарга байсан шүү дээ энэ дураа. Ингээд 1910 онд Миннесота 99% цагаан байсан. Тэнд ерөөхдөө маш олон герман хүмүүс, Скандинав, Финланд, Швед, Норвег тийм гаралтай хүмүүс амьдарч ирсэн байхгүй. Тийм учраас маш өндөр хөгжилтэй, тийм учраас дэд бүтэн маш сайн ажилладаг, тийм учраас ер нь маш баян муж. За тэгээ түрүү хэлжсэн та нар хизээ алдаа хийсэн бэ гэх юм бол 1965 онд алдаа хийсэн тэгээ ингээ харахаар одоо Миннесота мужийн хүн амын 60% цагаан одоо ингээ улам буураад байгаа яавд гэх юм бол Сомалиагаас гаралтай хүмүүс тэндээ ингээ үржээл байгаа. Тэ. За. Тэгээд ер нь бол Монгол улс хаанаас цагаачдыг хүлээж авах хэрэгтэй юм бэ гэх юм бол энд ингээ заацсан байна заяа. Тэ. North America цагаан арьстай North America шүү. Ер нь бол Америкийн хувьд тэ дэлхийд даяар хагас сая долларын ашигтай. Амьдралын насан турштай. Скандинав хагас сая, Oceania тэ 470 одоо энэ Австрал, Шинэ Зеланд хүмүүсийн дотор нэлээд орцсон байгаа шүү. Япон хүн тэ хагас сая долларын бүтээдэг, Англи хүн UK 480 мянган. За хамгийн алдгалтай хамгийн их зардал болдог. За яа. 2 Америк хүний бүтээмжийг устгадаг. Хаанхын хүн бэ гэх юм бол Сомалигийн хүн. За тэгээ Америкчууд ер нь бол ингээд төрүүлээд сэрж байх шүү байна. Европчууд ингээд тэ яагаад тийм бэ? Би яг сайн мэдэхгүй байна. Жоо хоцроод байх шүү байна. Гэхдээ Европчууд бас баг зэрэг ингээд сэрж байгаа. Энэ одоо Европын нийслэл заяа. Тэ? Хаана юм бэ гэх юм бол Герман. За тэгээ нэг хүн одоо юм контент хийж байна. Find a job. Ажил хий гуйлах чинь. Find a job. Hi. Ажил хий. Find a job. Ажил хий. Уучлаарай. Find a job. Find a job. Яа. За, энэ айгаа барьцсан. Одоо юу хэлэх бол? Find a job. Find a job. Good. Yeah. Somalia, Haiti, Энэтхэг. Тэгээ бид хэдүүлээ бас өөрийнхөө их орноо ингээ хамгаалах хэрэгтэй юм паразитуудаас. Тэгээд янз бүрийн улс төрч нар иймэрхүү юм ингээ үзэж байгаа би мэдчихээн. Тэгээд нөгөө ер нь бол манай улсын бүлэг бүлгээр тэ
одоо халах байна уу, ямар аймаг байна уу, хаанхын Монгол иргэншилтэй байна уу, Монгол иргэншилгүй байна уу? Тэ хаанаас гаралтай хүмүүс тэ дорнодоос ахуулаад баян үүлгээ хүртэл хаанхын оршин суугч иргэн хамгийн их одоо үндсэнд бүтээдэг юм бэ? Хамгийн их татвар төлдөг юм бэ? Нэг тооцоол гаргачмаар байна л та. Тэ. Тэгээ энэ дээр энэ бол расист юусэн биш ээ. Тэ. Одоо миний ингээд өргөн барьж байгаа нэг санал байна, тэ. Расист бол юусэн биш ээ. Тэгээ хин бүтээмжтэй байгаа юм бэ? Хин Монголын төлөө зүтгэж байгаа юм бэ? Хин татварын мөнгө төлж байгаа юм бэ? А тэгээд нэмээд юу хиймээр байна гэх юм бол хин хамгийн их халамж авж байгаа юм бэ? Хин хамгийн их төрийн төсвөөс мөнгө идж байгаа юм бэ? Тэ? Яагаад вэ гэх юм бол тэ? Зүгээр хармаар. Тэм статистик гаргая. Тэгээ энэ дээр зөөлхөн байх ерөөсөө хэрэггүй. Тэ? Миний зүгээс. За. Санал нийлж гинүү guys. Комент үлдээгээрэй.